Ард шууд ярилцлага эхлэхэд бэлэн болсон байна. За энэ удаагийн дугаарт улсын хурлын гишүүн Даваасран хүрэлцэн ирээд байна. За сайн байна уу та? За ороо минь тэргээ. За ойр сошиалаар бас нэлээд өдүүлж байна. Та ер нь сошиал маш анзаарч байна уу? Анзаарлагынхаа хаяныг бас харж л байгаа шүү. Хаянаа харж байна. За хоёулаа эрчим хүчний талаар би бас тантай ярилцъя гэдэг таныг үрсэн. За та бол бас эрчим хүчний сайдаар ажиллаж байсан. За миний мэдхийн 2 жил тийм үү? Ажилласан гэж. За гэтэл өнөөдөр эрчим хүчин дээр юу болж байна? 4-9 хэллээ. За 4-р захлагын станц хүлдлөө гэсэн хүртэл одоо ийм хил зүг хурал гарсан байна. За хоёулаа энэ талаар бас ярилцъя гэж. За тэрнээс өмнө манай нэвтрүүлэгч улс төр их тэгээ шууд явж байгаа учраас хоёулаа эхлээд өөрснийгөө ярихгүй болохгүй гэж. За таныг 10% даваасран гэж яриад байдгийн. Одоо ингэ сошиал орч ингэ бичиж чинь. Ер нь 10% даваасран гэж яг ямар учиртай юм бэ? Хин гаргаад дэр. Наадах ч нэ штэ. Надыг их хурлын гишүүн болсноос хойш тендер чинь хов зохих гэсэн ийм одоо гүтгэлгүүд явж ирсэн. Ер нь их хурлын гишүүн болсон цаг үеэс л ихсэндээ гол одоо энэний үйл ажиллагааг хизээ ирчимсэн гэхээр би нэг оюутлахын гэр эсэргүүцсэн. Тэр нь бол одоо ашиггүй гэрээ байна гэдэг ийм зүйл яриад тэгээд намаас өгдөгтөрөд тулсан байхгүй юу. Тэгэхэд энэ төв талбай дээр миний эсрэг жагсаал хийдэг байхгүй юу. Одоо би тэгээд тэрвэштэг балдооч тэгтэл нэг тендерчин ховд цогсон гэлөө нэг ийм одоо залуучууд гарч ирээд бахан лооцсон барайл тэгэл үтгээл дарцсан байхгүй юу. Би тэгээд тэр үед хэлж ирсэн. Хэрвээ надад нэг одоо ямар нэг байдлаар цагдаагийн байгууллага дээр аль эсвэл төвчний байгууллага дээр нээсэн хэрэг байвал авидр гэсэн байхгүй юу. Би тийш нэг ч удаа очиж үзэв. Нэг ч удаа ямар нэг одоо тендер гэдэг юм уу авилгалын асуудлаар би нэг ч удаа шалгадж үзэв. Одоонээс эргүүрэг нэг ч байхгүй. Гэтэл улс төрд орсны одоо харгаа юм уу нэг ийм юм тохойд бол яг оюутлах эсэргүүцснээс болоод одоо янз бүрийн байдлаар хүнийг харлуулах гэж оролдсон шүү дээ. Тийм л зүйл болсон байхгүй юу? Тэрнээсээс одоо миний талаар ямар нэг одоо эрүүгийн хэрэг нээсэн юм уу те авилгал аль эсвэл тендер тийм зүйл гаргаад ирэх юм бол би хариуцлагатай бил. Тийм л зүйл баг. Тий яг хана таныг нөгөө нэг төсөл тендер авах тал 10% өгөөл танд өгөөл шүү дээ. Тэгэхээр чинь одоо ямар нэг хэрэг үүсэх юм байгаа хамгийн гол нь ямар нэг хэрэг үүснэ үстэй энэ ч одоо. Үгүй чи олон нэгэндээ юм болно үстэй. Би ч одоо олон жил ажилласан байгаа шүү дээ. Тэгээ хизээний юм яриад байгаа гэдэг асуудал наадах чинь. Одоо би их хурлын гишүүн ямар тендер зохион байгуулах юм? 20 жил их хурлын гишүүн явахад ямар тендер зохион байгуулахгүй шүү дээ. Яг сайд байх үед бол би тэрэнд нь оролцдогч. Гэхдээ оролцдог байсан бол би энэ дуулиантай хэрэгүүд чинь оролцсон үстэй. Тэр одоо хөгжлийн банкны хэрэгт чинь, тэр жид үгийн хэрэгт чинь, тэр нүүрсний хэрэгт чинь би оролцгийг үл чадна шүү дээ. Би бас өндөр албан тушаал хассан хүн шүү дээ. 2 удаа сайд хийсэн. Тийм. Тэгээ банкны орон дарга би 3 удаа хийсэн. Тийм. Таны бас өндөр албан тушаалтай бас асуулт байна л да. Нүүрсний машин гаргаад гэдэг юм уу ингээд амьдруулж болно шүү дээ. Би тэгээгүй шүү дээ. Өндөр албан тушаалтай холбоотой нэг ийм асуулт байдаг. За шантажлдаг. Конопороо наймаалцдаг. За тэгээ би ирээсэн сайд улсын ял гэдэг. Гэхдээ баримт байна уу? Үеийн засгийн газруудыг тэгдэг. Сайд баримт байна уу гэдэг асуудал байхгүй юу? Баримт. Тэгэхээр чи ч гэсэн юм зүйл асуух уг нь бол ёс зүйн болохгүй байхгүй юу? Хэрвээ чамд нэг баримт байгаа бол чи надаас асууж болох байхгүй юу? Ямар нэг баримтгүй бол хүнийг тэгж хардж болохгүй. Би тэгвэл чамайг одоо жишээлбэл сони асуулт асуувал яах вэ? Чи жишээлбэл синхрүү нэг хүн тэгж ярьж илээ. Тийм үү? Тэ сайхан байна уу? Чамайг синхэр гэлээ. Сайхан байна уу? Тэ. Тэрнтэй ижилхэн байхгүй юу? Чамайг одоо баг холгоо хийдэг гэж ярьж илээ шүү дээ. Тэр үнэн үү? 10 жил байхдаа чи нэг хүүхдийн карманаас сулгаа хийсэн юм шүү. Сайхан байна уу? Тэгэхээр чи ч гэсэн бас сэтгүүлч юм. Ер нь бол гүтгэлэг альваа ийм юм бол хэвлийн эрхчлөөний эсрэг гэмт хэрэг гэж баруунд үздэг байхгүй юу? Манаас ингээл дураараа хэнийг ч гүтгэж болно. Хэнийг ч гүтгэлгээр хорлож болно. Хэнийг ч харлуулна. Ягаад юм гүтгэл бий болсон гэж адилхан харах гэж.
Нэг нөхөр цайраад тодорхойлж болохгүй шүү дээ. Адилхан харвал ийм л арга технологи наадах. За та олон жил сонгогдсны үед би тэрнээс асуух байгаа. Энэ улсын хурлын дарга нэг намын дарга хийгээд ингэ сууж байна те. Одоо гадаад бол ийм материал байр суурьтай спикерийн төвшин. За чи яар, чи бол гэд ингэ байж идэг л хүн. Улсын хурлын дарга бол одоо спикер бол манад бол нэг намын дарга хийгээд байна. Энэ нэг талдаа хит гараад байгаа юм биш үү гэдэг нэг болгоомжл байгаа дээ. Тэр улсын хурлын дарга хүн гэж ямар байх хэвтэй. Одоо ингэж тийч хүмүүс улсын хурл нь өөрөө институт юм уу? Улсын хурлын дарга нь өөрөө институт. Улсын хурлын дарга чинь дарга биш шүү дээ хүн бол. Тий, спикер зохион байгуулагч. Тий, зохион байгуулагч. Тий, яг тэрэн дээр яг зарим нь ингээд намын дарга байх нь одоо зохимжгүй гэдэг ч юм уу. Зүгээр миний бодлоор шалтгаан баг. Их хурлын даргын бол одоо тэрэнд нэг айхтар их хурлын гишүүдэд дарамт төзүүлээд гэдэг юм уу, улс төрийн шахалт төзүүлээд ингээд байх боломж бол байхгүй шүү дээ. Олон хороо нэгдээд явал их хурлын дарга огцорч болдог. Сайн амрын суслан огцруулсан юм зү. Огцруулч болно. Тийм учраас бол би бол их хурлын даргын одоо нэг тийм айхтар дарангуйлал бол байна гэж харахгүй байна. Зүгээр ер нь бол яг бас улс төрийн хүчнүүдийн зүгээс тиймэрхүү хардлагт байдаг л байна. Арчс намын засаглалын үед зээнх бол байж лээсэн тий. Өмнө ч тэгээд тийм тохиолдол ер нь байсан шүү дээ. Тийм учраас бол наадах чинь нэг тийм шин сэдв бол биш баг. Гэхдээ тэрнээс болоод улс орон сүрцэн бас байхгүй байна. Яг зөв сөрөг хүчиндээ нэг тийм ханднаа. Нэг тал руугаа хэлбий нэлгэсэн юм ярьсан. Тэгээ би яг танаас олон сонгогдсон учраас бас туршлага байгаа. Яг л мэдээд шүү дээ. Огцруулах хэрэг нь байгаа шүү дээ. Хэрвээ тэгээд байгаа бол сая жишээл арчс намынхан амрын суслан дээр шахалт үзүүлэл өрх хүчрүүгөл огцруулсан юм шүү дээ. Тэгвэл тэр нь байж л шүү дээ. Хэрвээ тэгээд дарамтлаа шахаад арга барилын хувьд таалагдах байгаа бол за бас л та шүүмжлэлтэй хандж байсан. 126-г та ер нь юу гэж бодож байна те? Одоо энэ хуулийг бол дэмжээгүй би. Тийм дэмжээгүй. 76 байхдаа хит жижиг байна те. Эдгэр чинь баг нэг төрийн байгууллага хариуцаатай. Тэгэд энүүгээрээ ингэж цаашдаа дамжуулаад ингэж яваад байна. Тийм учраас 126 болгоё гэсэн. Та одоо ингэж 76 ч байлаа, 126 ч байлаа. Би танаас нэг юм асуух гэдэг. Манайд хоёр парламенттай юу зохих уу? Ер нь хоёр парламент хэрэгтэй юу л гэж асуух гэдэг. За эхлээд эхний чиний асуултанд хариулъя. Ер нь бол 126 олдсон баг. Дээр нь намын дарга гэдэг ганцхан 48 хүнийг их хурлд оруулах эрх нэгэд өгч байгаа. Ард түмний сонголттой биш. Энд чи өөрөө муу харагдуулж эхэлж байгаа байхгүй юу? Тэгээ тэр чинь бас ярьсан шүү дээ. Нийгмийн бүх төлөв тийм ээ. Гүшээ 3-1 нь намын дарга шийдэж шүү дээ. Болохгүй шүү дээ. Намын 2 дарга шийдэж шүү дээ. Чи болохгүй шүү дээ 2-3 дарга. Чи ард түмний парламент ард түмнийг төлөөлнө гэдэг үндсэн хууль дээр хийцэн байгаа байхгүй юу? Тийм учраас бэлсрэгүүчээд байсан. Одоо чи харал да. Айтайгаа хүн бол намын даргын найз бол тэгэл их хурлын гишүүн болчихор шүү дээ. Тийм байгаа биз? Тэгэхээр эн чинь тэгж болохгүй шүү дээ. Нэг хүн их хурлын гишүүнийг шийддэг гэж болохгүй шүү дээ. Тийм учраас бол миний гол одоо болгоомжлж байсан зүйл бол тэр. Ямар ч гэсэн мууц сайнч ард түмнэр шүүгдэд ороод ирнэ гэдэг чинь өөрөө бас хатуу шалгуур байхгүй юу? Тэрийг давж гарна гэдэг бол. Тэгэхгүй зүгээр нэг намын даргын одоо ингэж ороод ирэнгүүт намын даргын үгээр ярьдаг л ийм л болчихж штеп. Тэгэхээр чин парламент ч муухай харагдж эхэлнэ шүү дээ. Яг гэвэл тэр чин бие даасан устж биш байгаа байхгүй юу? Тий. Тэрийг бол ойлгох хэрэгтэй. Тэр чинь өөрөө их хурлыг муухай харагдуулдаг байхгүй да. Хамгийн гол нь ингэж байгаа юм л та. Нийгмийн бүх төлөөл одоо намын дарга өөрөө багаа авч орж ирнэ. За багаараа ажиллаа хийнэ. За тэрэнд тэгэл эмч нарын төлөөл, инженерийн төлөөл юу гэдэг. Ингээд ажиллаа хийх юм аа. Тийм учраас улс орон хурд яв нөгөө популист нөгөө юм байхгүй болно. Ялга доогны үзэл байхгүй болно. Одоо нөгөө бүсчилсэн өгж байдаг болсон. Ингэж л ойлгож байна. Байхгүйсэн. Одоо яг цогог нь бол яг одоо гарч ирж байна шүү дээ. Намын даргын найз нар их хурлын гишүүн бол хүүд таалах нэг сайхан зүйл биш шүү дээ. Яг баруунд ягаад энэ пропорционал систем бий болсон гэж. Яг гэвэл тэнд чирчил мэрч шиг одоо ингээд улс их орноос чирж явдаг. Улс төрийн том зүтгэлтнүүдээ сонгуулаар госчод идэгсэн байхгүй юу? Тийм учраас тэднийг хамгаалах гэж тэнд тогтолж байсан. Тэнд яс сурцсан өндөр байна шүү дээ. Манайд бол найзыг оруулчих шүү дээ. Багаа оруулчих шүү дээ. Чи өнөөдөр ингээд Монгол тэрвээ үнэхээр одоо мэрэгжлийн багтаа явъя. Мэргэжлийн усуудаа засгийн газрынхаа сайдыг хийлгий гэдэг ийм намын дарагтай болчих юм бол ус хөгжин шүү дээ. Өнөөдөр тэгж байна. Мэргэжлийн сайдыг тавьж байна. Тэгэхээр ийм байгаа нөхцөлд наадах шийдэлтэй шүү дээ. Зүгээр л нэг найз нарын
арт түмний шалгуургүй сонголт болчиход байгаа байхгүй юу? За хоёр дахимтай хурлаан дээр та юу гэж хэлсэн? Товч хариулаад гэж. Тэрийг биш дээ. Уг нь би бас наадхай чинь боломжийн чинь болов уу гэж бас бодож ирсэн үе би. Гэхдээ одоо ингэж бодохоор бол наадхай чинь мөнгөөр л нэг гол том парламент бүрдчих гээд байгаа байхгүй юу? Худалдах амархан болчих шүү дээ. Одоо чинь мөнгөтэй хүмүүсүүд их болчих. Сумаас за бүр дор хаяж ченж гараад байна шүү дээ. Нэг бол нэг жоохон бизнесмен ч үт юм те. Баахан мөнгөний хүүдийг болж эхлэв шүү дээ. Их хурл чинь. Тэгээ баах хурлал нь яг баах хурлыгаа тэрний тусаас гарах гэж үүнд юм болно шүү дээ. Тэгэхээр одоо бол би наадах чинь хэрэгжихэд зөвхөн толцсон гэж бодож байна. Яг тэгвэл мөнгөний фактор ингэж нөлөөлдөг болсон нийгэмд бол нас худалдах сонголт явагдал тийм л юм бол. Тэр 90-ад оны их үед бол жинхэнэ шилдэгүүдийг гаргаж ирсэн байхгүй. Тэнд арт түмэн төвдрээгүй байсан, мөнгөөр сонгуул саналаа өгдөг байсан. Их хурл сонгож байгаа усуудын ч хэлээсэн одоо олигархууд байдг байсан байхгүй юу? Яг тухайн салбартаа тэргүүний шилдэг юм айлчаа сумаа удирдах байгаа, аймгаа удирдах байгаа ийм лидерүүд их хурл сонгогддог байсан байхгүй. Тим ёс суртахууны төлөвчтэй болчих юм бол зөвл тогтолцоол харамсалтай нь манад өнөөдөр тийм биш. Дээр үндсэн хуулийн өдөр гэж боллоо. 13 дахиад тэгээд төрийн ордонд бүх хүмүүс цуглаад яг л бас тэрийг наадах гэж бас хэлсэн шүү. Яг тэр үед бол яг арчилсан сонгуул болсон юм а 92 онд. За тэрнээс хойш ингээл 96 ингээл замхраал одоо 90-ийн арчилсан сонгуул ер нь болоогүй. Бараг хамгийн анхны яг чөлөөт сонгуул ч бараг тэр байсан шүү. Яг итгэл үнэмшлэр өгдөг байсан гэж бас ярьсан шүү тэрийг. Яг ингээл одоо нийгэм бол ингээд ер нь төрөө үнэтэй хараагаад байна шүү тийм үү? Гэхдээ өөрөөсөө энэ төрийг байгуулахад дээр дооргүй оролцож байгаа байхгүй. Нам нь сайн усаад дэвшүүлэхгүй бас нэг талаараа. Дээрээсээ гэх юм бол тийм үү? Доороосоо гэх юм бол өдөө сонгуулийн үед нэг бол намын гишүүн гэдэг ч юм уу аль эсвэл одоо намын гишүүн хэн ч байсан хамаагүй гэдэг хандлагаар нэг бол мөнгөөр их саналаа өгдөө шүү дээ. Нийгмийн тодорхой хэсэг. Энэ чинь өөрөө нөгөө их хурл бэлтгэдэггүй төрөл бэлтгэдэггүй улсуудыг мөнгөний шалгуураар гаргах чадаад байна. Тийм учраас өнөөдөр ингээд 4 жил зургатаг ярилцаж суудчихж шүү дээ. Тэр үед юу яг сонгуулийн үед мартчихж байгаа юм л та. Би одоо 5 удаа сонгуульд оролцсон энэ чинь нүдэрээ харлаа шүү дээ. Би бол ерөөс мөнгө тарж үзээгүй. Тийм учраас бол яг энэ мөнгөний фактор сонгуульд яаж нөлөөлж байгааг би яг өөрийнхөө биеэр мэдрэл хараад байж байгаа шүү дээ. Тэ өөрөөсөө сонгочихж шүү дээ. Тэгэл нөгөөдөлтөгээ 4 жил хэрэлдээл. Тэгээ мөнгөөр гарч ирсэн улсад яаж ийн зөвхөн хувийн ашиг сонирхлоор хандж шít. Эн чинь өөрөө нийгмийг булангорцуулаад байгаа байхгүй юу? Би бол мөнгө тарж үзээгүй. Тийм учраас манай хөвсгөлийн ард түмэн надыг 5 удаа сонгосон. Нөгөө талаар чи дөрөв бас асууж таныг одоо ингээд янз бүрийн юмд холбогдол нэр устдуулаад байна. Та олон сонгодод би тийм юмд холбогддог мэддэг учраас манай ард түмнүүд сонгоод идэг байхгүй юу? Яг тэгвэл хэрвээ би ямар нэг юмд холбогдсон байсан бол хэрвээ миний хэрэг тэнд нээлттэй байсан бол надыг зүгээр л бацж шít. Зүгээр л бацж чинь. Чадахгүй бол намаас өссөн байхгүй юу? Ямар нэг хэрэгт холбогдож чадахгүй байсан учраас намс өгөөд би биетэйгээ сонгож ирсэн. Биетэйгээ сонгодож яхад миний гол мэдэрсэн юм бол энэ мөнгөний нөлөөлөл. Ямар айх төвчтэй байт юм бэ гэдгийг бол нөгөө талаараа намын гишүүнчлийн нөлөөлөл. Намын гишүүн хинчээс хамаагүй манай 2-5 намын гишүүд яаж ин сонгочихж байгаа шин. Яг энэ дээр ч нэг асуулт байгаа юм л да. За таны хэлж байгаа юм биш шүү. Энэ улсын хурлын гишүүдийн хардхан конопон зардаг гэдэг нэг юм байдаг шүү дээ. Одоо жишээ нь албан тушаалаар ч юм уу. Одоо сая ингээл хоёр хүн ингээл одоо нам хоорондоо хуваагдж шүү дээ тий нэг нам. Тэгтэл одоо ингээл улсын хурлын дарагч ч юм уу тий. Эсвэл ерхий сайд аль нэг талд нь ороод ингээл тэгэл тэр нь би энэ олон хүнтэй гэл ингээл хуваагддаг нэг юм конопороо 8 үлцдэг үрийн дарж гэнж гэж ах шиг нэг сонин юм яригдээд байгаа байхгүй. Тэгэхээр нэг конопо худалдааж амьдэрдэг ч юм эсвэл конопо яадаг тийм улсын хурлын гишүүд байдаг бол. Жишээл ингээд сая ингээд хоёр тал бодвол ингээд хагарч яхад надад бас засгийн газарт орооч гэдэг санал ирж байгаа байхгүй юу. Хэрэг зарим нь бол тэгэл орчдөг л ахалт. Би бол өөрийнхөө байр суурин дээр байна гэж учраас бол боломжгүй л гэсэн. Тийм, үрийн дарыг тэгээд одоо манад одоо баг нөгөө талаараа сүүлийн үзгээр миний нэг ингээд одоо ялангуяа ингээд сүүлийн хэд хэдэн парламентэр ингээд харж ахт бол карма сайтай улсууд чиг сайд болж шүү дээ. Чиний асуултанд хариулт бол тэр үү? Яг тэгвэл чинь тиймэрхүү маягийн өнгөөр асуудаг шүү тийм үү?
Өрийн дараа гэж. Яг бол намд өндөр мөнгө өгдөг бах, нам санхүүжүүлдэг бах. Тэгээд одоо хариуд нь яадгийн салбарууд авд юм уу, сайд авд юм уу, тийм зүйл үүдгэж магадгүй л би бас тэгж хардаад байна. За хоёул эрчим хүч рүү орё да. Эрчим хүч бол одоо чухал сэдв байна. Яа харахгүй. Одоо манайх ч одоо сая нэг хэсэг бол төлөвлөлт ухаан хойно гэж одоо ярьж эхэлж байгаа байхгүй юу? Наадхай чи одоо би 17 он сайд болоод ярьж гисэн. За хоёул тэрийг үзэхс миний бичлэг үзчихээ да. Найруулагч нөгөө бичлэгээ тавиад өгчөхдөө. Одоо эдний 350 мегаваттын хүчин чадлыг генератор ажиллаж эхлүүлсэн шүү дээ. Зундаа бараг тест зөрүү зогсох байдалд хүрч магадгүй. Зундаа. Чиний чи ингээд үйлдвэрсийн аавна гэдгээр хийсэн юм шүү дээ. Тийм учраас ийм өндөр хүчин өнөөдөр тест рүү 400 мегаваттыг л үйлдвэрлэж байгаа. Гэтэл тэнд 350-ыг үйлдвэрлэж болчихоор чи яах юм? Энэ чинь зогсоох зур аргагүй шүү дээ. Илүү үйлдвэрлэж байж болдгоо, хөрөнгөлүүлж болдгоо. Яг л хэрэглээндээ тохирсон эрчим хүчийг л үйлдвэрлэж байхгүй энэ систем бол. Нөгөө талаараа энэ бол манай одоо гаднаас авч байгаа эрчим хүчний хамаарлыг улам нэмэгдүүлнэ. За, миний асуух гээд байгаа гэж та өөр ойлгочлаа. Энэ чинь юм шүү дээ. Яг энэ асуудлаар чинь үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гарсан юм. Одоо зүгээр хүмүүс зарим санаж байгаа. Энэ Багнуурын станцыг чинь бариулахгүйгээд бахан хөдөлгөөнүүд үүсээд тэр үед тийм ээ. Иргэний нийгэм. Тэгээ иргэний нийгмүүд ингээд жагсаад одоо бахан хожоо орж ирэх чинь хожоо тосхон байгуулах гэж байна гэдэг. Ингээд үндэсний аюулгүй зөвлөлөөр энийг бас ярьсан юм шиг байна. Тэгээ үндэсний аюулгүй зөвлөлөөс ажлын хэсэг гаргасан мэт. Одоо энэ байна. Тэгээ татаад үзүүлчих байгаа тий. За энэ тэгээ энэ аюулгүй байдлын зөвлөмж гаргасан улсууд энэ байна. Энэ дүүнэлт гаргасан бадрал гэж байгаа хүн бол манай Монголын үндэсний одоо диспетчерийн төвийн дарга ерөнхий диспетчер хийжсэн шүү. Энэ бол энэ системийг маш сайн мэддэг хүн. За эдгээр юу гэдэг үсэн бэ гэж. Диспетчерийн үндэсний төвд юм ба шүү дээ тий. Диспетчерийн үндэсний төвийн дарга байсан шүү дээ. Эдгээр юу гэж үссэн гэж. Багнуурын 700 мегаваттын станцыг тус бүр нь 500 мегаваттын одоо энийг бас харцсан дээр бах тий. Би худлаа уншиж байгаа биш. 500 мегаваттаар ажиллуулахад төвийн бүсийн эрчим хүчний системийн горим ажиллагаанд дараах хүндрэлүүд үүсгэр байна. За Багнуурын цахилгаан станцын нэгж генеративын хүчин чадал 350 байх, төвийн бүсийн эрчим хүчний системд суурилгсан хүчин чадлын 3.1-тэй тэнцвүүж байгаа нь нийт системийн найдвартай тогтвортой горим ажиллагаанд туйлын сөрөг нөлөө үзүүлнэ. Нэг дэх дүгнэлт нь. Хоёр дахь дүгнэлт нь. За системийн хэмжээнд ийм одоо том чадлын агрегатын хүчин чадал байхгүй тул 350 мегаваттын агрегат ямар нэг шалтгаанаар ажиллагаанаас гарахад найдвартай ажиллагааны фактор зөрчигдөнө. Савлаа зогсно гэсэн үг байхгүй. Энийг яг мэргэжлийн хүн л ойлгоно. 350 мегаваттын генератор зогсоод Монгол таахыг хүсэр байхгүй. Оросоос ч авч чадахгүй. Яг гэвэл тэг зогсолт болно гэсэн үг. А тэг зогсолт болоход нүүрсний станц хэдэн цагийн дараас ирэх вэ? 4 цагийн дараас иргэн. За дараагийнх нь бол ингэсэн байгаа юм. 220 кВт-ийн зангилаа агаарын шугамууд зэрэг унахад Багнуурын цахилгаан станц 220 мегаваттын ачаал сүлжээ нийлүүлж байсан гэж үзвэл системийн давчимж эрс унан 45 гэрч болох аюултай. 50 гэрч байх хэрэгтэй шүү дээ. Тэгээ ийм мэтийн дүгнэлт хийгээд за наад энэ 350 мегаваттын генератор бол болохгүй гэсэн ийм дүгнэлтийг үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн миний түрүүний хэлсэн ажлын хэсэг гаргацсан байхгүй юу. Тэрийг би ярьж байна л да. Гэхдээ энэ бол үнэн бодиттой зүйл шүү дээ. Тэгээ энэний дагуу бид нар ажиллаад хятадын талтаа тохироод хятад харин энийг хүлэн зөвшөөрж биднийг дэмжсэн шүү. 200-аас 150-ийн фердэд ажилтдаг генератор сольж өгсөн байхгүй. 2 генератор. 400-ийн одоо 200-ийн 2 генератор тавьж өгөөд ингээд тохирсон. Зүгээр энэ станц яагаад цаашаа яваагүй юм бэ гэж энэ чинь надаас хойшоо болсон шүү дээ. Миний үед бол ингэ яваад байсан. 19 онд Гоф 21-д хятадд оролцохдоо тэр Си Цзиньпин дарга оролцохдоо нөгөө хүлэмжийн хийг бууруулах нүүрсний станц гадагшаа санхүүжүүлэхгүй байх гэд нэгтцсэн. Тэгээ 21 онд нүүбүдэ ажилтаа энийг баталгаажуулсан. Тэрнээс 21 оноос хойш бол энэ төсөл ингээд зогссон багт. Зөвхөн энэ төсөл хоёр төсөл зогссон мэл. Мөн Шивэ говьт 5100-ийн мегаваттын хүчин чадалтай бүрэн том биш хүчин чадалтай зөвхөн хятадд экспортод зориулсан станц баригдах байсан. Тэзүүг нь хийцэн байсан. Хоёр талаас ажлаас гараад ажиллаж байсан. Энэ хүртэл зогссон. Яг л нүүрсний станц санхүүжүүлэхгүй болсон учраас. Тэгээ энэ нэг юм ностой зүйл юм. Энэ гэрээг тохой зоригтдаг сайд байгуулсан.
Багнуурын гэрээг. Тэр гэрээ дээр нэг амар залт орсон байд. Хэрвээ Монголын талаас шалтгаал зогсох юм бол 500 гаруй сая долларыг Монголын тал хөрөнгө оруулагч тал төлнө гэдэг юм залттай байхгүй. Хэрвээ манайх гацаасан бол яг хүн өдөр төлөхгүйс сууж байхгүй. Тийм залттай. Тийм учраас Монголын талаас огт шалтгаалаагүй. Тэг та бас тэрэн дээр нэг юм хэлсэн те. Манайхаас 100% аав гэнэ те. Цахилгаан үйлдвэрлэж байгаа юм чинь манайх хэрэглэгч 100% аав гинэ гэж те. Тэгээд дөрөвдүгээр цахилгаан стаж ажиллах бол. Ийм учиртай байхгүй. 100-ны цаг яриад байгаа байхгүй юу? Энэ дүгэлтэнтэй ч бас байдаг. 100-ны цагчин бол ингээд нөгөө одоо яг ачааллын хувьд буурчдаг учраас яг нэг тухайн үед 100-ны цагт одоо авж байгаа оргил ачааллын үед бол нэг 400 500 мегаваттыг нийт хэрэгжилж шүү монголчууд. Хэрэглэнээс илүү үйлдвэрлэж болдог байхгүй юу? Хэрэглэнээс илүү үйлдвэрлэл яг Орос руу гэдэг. Яагаад Оросын шугам байгаа? Дутвал Оросоос авдаг. Энэ гэхдээ технологийн нарийн зүйлэлд энгийн хүмүүс бол ойлгохгүй байж магадгүй. Тийм учраас тэр үед 400-гийн хэрэглэл байвал 400-г л үйлдвэрлэх ёстой. Тэгэхээр чин 350-ийн ганц генератор ажиллахаар чин 50 мегаваттын орон зай өсөж байгаа биз дээ. Тэгэхээр тэр чинь одоо тэц төрийн 100 мегаваттын генераторыг ажиллуулж болохгүй шүү дээ. Тэц 3-ыг л ажиллуулах байхгүй юу? Одоо энэ бол яг ингээд технологийн нарийн зүйл л дээ. Тэгээ энэ чинь энэ одоо ажлын хэсгийн дүгнэлтэн дээр бүгд байгаа юм. Тэр эрчим хүчний системийн нэг юм бол 50 Гц гэдэг байгаа чинь танаа хөргөч мөргөч энтрийн генератор эрчим хүчний турбин генераторыг 50 Гц байх хэрэгтэй байхгүй юу? Аль нэгэнд нь жоохон зөрүү өсгөдөл тэгэл зогсно. Тохируулагч, хуримтлуулагч тэргээл олон юм байдгаа л гэж л яагаад бид нар илүү хараач одоо яагаад бид Оросоос яагаад аваад байгаа юм гэж тохируулах гэж аваад байгаа байхгүй. Яг тэгвэл хэрэглэнээс илүү үйлдвэрж болдог байна шүү дээ. Илүү үйлдвэрчүүд яг орой цагт Орос руу гэж байгаа. Оргил ачааллын 6-9 цагийн үед бид нар хэрэглээгээ дийлэхгүй болчихж байгаа тийм үү? Тэгэхээр Оросоос авч байгаа. Энэ тохируулгын үнэдэр Орос. Тийм учраас бид Оросоос хараад байгаа байхгүй юу? Тэгээ би сайд доктор 2010 он засгийн газар оруулж энэ хараат ус байдлыг бас шидья гэдэг ийм дунд хугацааны эрчим хүчний хөтөлбөр гэж гаргасан юм. Тэрэн дээр бол газын станц зорья. Энэ 2 дугаар станцын суурин дээр газын станц зорья 200 мегаваттын станц зорья гээд тэгээд сонгон хайрханд 150 мегаваттын батарей хоримтлуулын станц барихаар Азийн хөгжлийн банктай санхүүгийн асуудлын шийдэл ингээ эхлүүлсэн. Одоо ашиглалтанд орсон байна. Яг дүү оргил ачааллын нөгөө 300 мегаватт 6-аас 9 цагийн хооронд үүсгэд батарей хоримтлуулын станц ажиллаж явах хэрэгтэй, усан цахилгаан станц ажиллаж явах хэрэгтэй, газын станц ажиллаж явах хэрэгтэй гэдэг зорилтоор би Эрдэнэ бүрэнгийн ус цахилгаан станц. Тэгийн голыг бол үнэхээр дийлэхгүй байгаа та нар мэдж байгаа тийм үү? Бид энэ ч одоо 20 жил ноцолдож шүү дээ. Хөрштэйгээ уучраа олох гээд. Ер нь эгийн голын усан цахилгаанаас орчих юм бол бид нар Оросоос хамаарахгүй болчихно. Яг гэвэл яг гинт орой өсөж байгаа тэр 200 300 мегаваттын ачааллыг Конофо дараал усан цахилгаан станц, газын станцууд асчихна генераторууд нь. Нүүрсний станц дээр 100 мегаватт 200 мегаваттын гинтийн ачааллыг гаргахын тулд 2-3 цаг шаарддаг байхгүй юу? Тийм учраас бид нар өнөөдөр хүртэл Оростой холбоотой. Одоо ахад нүүрсний станц орлооч яах нь вэ? Оросоос автгараа л аваад бай. Яг гэвэл нөгөө тэр чинь гинтийг тохируулах хийж чаддаг байхгүй юу? 300 мегаваттын тохируулгыг. Тий, тэрэн дээр яг иргэдийн нэг шүүмжил байгаа даа. Тэр иргэдийн шүүмжил бол ийм байсан юм. За манайх эдийн засаг өсөж байна тийм үү? Одоо тэр таны сайд байснаас одоогийн үе ямар байна тийм үү? За дээрэс нь үйлдвэрлэл үйлчлэгээ гэдэг ингээ зөндөө эрэлт хэрэгцээ бидэнд байна. Бид одоо захилгаанаас болоод бас үйлдвэрлэл үйлчлэгээ явуулж чадахгүй байна. Жижиг дунд үйлдвэрлэл хөгжихгүй байна тийм. Яах нь вэ? Тэгвэл энэ ашиглалтанд ороод ирсэн байсан бол бид нар эдийн засаг хүчтэй хурдтай ингэж тэлэх ёстой байсан юм аа. Тийм учраас явсангүй л гээд. Тийм учраас явуулсангүй л гээд. Бодит зүйл юу болсон гэж. Гэхдээ би юу гэж одоо ингээл станц бүрийг гацгаадаг юм бэ. Тийм зүйл яах ч байж болохгүй ч тэр чинь үнэмшлэхгүй гүтгэл байгаа байхгүй юу? Станц бүрийг. Би одоо жишээл 5 дугаар станцыг бүр мэдэхгүй заяа. Тэр бол надаас өмнө болоод явсан зүйл. Зүгээр би ойлгох би сайд байсан бол 5 дугаар станцыг барих байсан. Яг гэвэл 5 дугаар станц Улаанбаатар дулаан нийлэх боломжтой байсан байхгүй юу? Гэтэл тэгэл тэрийг барихгүй тэгэл манайхан юу Багнуурын станцаас сольсон байгаа юм. Тэр үеийн сайдын зоригт нь. Таны өмнө сонон билээс. Надаас өмнө шүү дээ. Таны өмнө сонон билээс тий. Миний өмнө ганхуу. Ганхуу тийм. Гэхдээ эн чинь надаас өмнө юмыг надтай холбохгүй л ингээл оролдол яг зүгээр надыг харлуулъя гэдэг л нэг юм явж байгаа байхгүй юу. За ингээд тэр 5 дугаар станцыг одоо мэдэхгүй. 5 дугаар станцыг бол би одоо хэдэн удаа засгийн газарт оруулсан. Би одоо чамд баримтыг харуулъя.
Одоо энэ жишээлбэл Монгол Улсын засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хуралдааны тэмдэглэл байна. За энэ хуралдааны тэмдэглэл дээр одоо миний хийсэн мэдээллийн 16 дахь асуудал энэ 16 дахь асуудал. 16 дахь асуудал бол эрчим хүчний талаар авах зарим арга хэмжээний тухай гэж. За ингээд би өмнгийн эрхэм ерөнхий сайдаа өмнгийн бүсийн эрчим хүчний хангамжийн талаар гарах шийдвэрийн төсөл танилцуулгыг та бүхэнд хүргэж байна гэд өмнгийн говь гэдэг ч одоо нэг 5 дугаар станцаар яриад биш 5 толгой станцаар ярьдаг ш. За ингээд 5 толгой станцыг бол одоо ингээд бариулъя гэж ингэж оруулсан. За энд би ингэж энд одоо ингээд бас хараг 5 толгойн төсөл консенсийн гэрээ байгуулсан хөрөнгө оруулагч EMC компанитай уулзж байгаа. Оюут толгой 5 толгой төслийн хамтсан уулзалтыг солонгосын хөрөгчд оруулалтыг хийх асуудал явж байна гэдэг. Ингээд одоо тэгээ санхүүгийн баталгаан дээр мөн асуудал хөндөгдөж байна гэдэг. Ингээд би 5 толгой станцыг явуулах тухай шийдвэрийн төсөлд ингээд оруулсан нэг баримт. За хоёр дахь нь. За энэ одоо энийг бас танд сайн харуулаарай. Энэ ерөнхийдөө оюун 20 оны 3 сарын 31 оюун эрдэнэ засгийн газрын үед би оруулсан байна тийм үү. За энд ингэсэн байна. Улсын их хурлаас 2015 батлагдсан төрөөс эрчим хүчний талаар бодлого баримт бичиг 18 онд миний батлуулсан 5 толгойн нүүрсний ордын үйл ажиллагаа эрчим зүйлсээр арга хэмжээний тухай тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд 5 толгойн цахилгаан станцыг үндэсний консорциумын дэвшүүлсэн хувилбараар хэрэгжүүлэх тухай засгийн газрын тогтоолын төслийг халдлагын засгийн хамт оруулж байна гэдэг. Энэ нь болохоор Energy Resource компани, Хасуу Мегаватт гэсэн компаниуд толгоолсон 4 компани консорциумаар бариулъя гэдэг саналыг би тухайд засгийн газарт оруулж ирсэн. За мөн энэ бол одоо 18 оны 8 дугаар сарын 15-ны би нэг сайт болоод нэг жил болоогүй байсан байна. Тэг жилээр болоогүй байсан байна. За энэ дээр бол миний оруулсан юм бол оюут толгойн төслийн цахилгаан хангамжийн талаар гэдэг чинь мөн л 5 дугаар цахилгаан станцыг хэлж биш ээ 5 толгойн цахилгаан станцыг хэлж байгаа. За ингээд 5 толгойн цахилгаан станцыг Ирётинто оюут толгойн хөрөнгө оруулалтаар хийлгийа гэсэн санал оруулаад оруулсан юм. Гэх мэтээр ер нь бол би байнга л энэ асуудлыг бол 5 дугаар цахилгаан станцаас гадна 5 толгойн станцыг бол оруулах гэдэг асуудлыг бол ярьж ирсэн. А 5 дугаар станц бол надаас өмнө болоод явцсан асуудал. Тий. Яг өмнө дээр бас нэг юм байгаа. Албаар дарсан гэдэг. За найруулагч нэг бичлэг өгчтэй нэг бичлэг үзүүлчих. 5 дугаар станцыг үү? Үгүй 5 дугаар станц биш. Одоо яг хонгиж байна л да. Зоригт сайдын үед гарсан гэдэг гэж аахгүй. За шүүмжлэл нь бол ийм байгаа. Би зөв шүүмжлэл яриад байгаа шүү. За хараа юу юм? Таны л ярьсан яриа. За найруулагч бичлэг өгч байна. За өгөхөөс өмнө хоёулаа энэ яриад. За тэгсэн чинь юу болсон бэ гэхээр нөгөө эсүүлдэхүү гэж байдаг шүү дээ тий. Албаар хэлэхгүй. Одоо ингээд ямар шийдвэр мэдрэл юусан гараагүй яригдаагүй гэж одоо та ярьж шít. А гэтэл энэ бол аль хэдийн ингээд явж байгаа зүгээр даваа сурын сайд яасан уу? Эсүүлдэхүүгээрээ тийм үү? Зүгээр л тэр чинь угаасаа консорциум нь тарцсан биш. Консорциум надыг очихоос өмнө тэр консорциум нь бүр тараад манай яамд энэ төсөл зогслоо гэсэн бичгийн Newcom компани нэрвэлсэн байсан. Чи надыг тэрийг авч болно шүү. Тэгэхээр бас л юм би тий. Бас л эсүүлдэхүү харуулад байна уу л гэдэг нэг тийм асуулт иргэдийн донд явсан. За хоёр бол надаас бүр өмнө бүр цэгцэрсэн байсан асуудал. Тэр консорциум нь тараад харин Newcom-оос бол ингээ консорциум тарсан гэсэн бичиг бол ирсэн байсан. Надыг сая дээр очиход. Тэр учраас тэр төсөл бол миний үед огт хэрэгдэв. Би түрүүн чамд хэллээ шүү дээ. 5 дугаар станцыг хэрвээ бий байсан бол явуулах байсан гэж. Яг л Улаанбаатар цахилгаан болоо хоёулын нийлүүлэх ид байхгүй юу? Тэрийг багнуураар солилцсон байгаа байхгүй юу? Миний тэр үед тэгж ярьжсэн яриач бий дээ. Энийг одоо ингээ багнуураар солилцсон байна, муу байна гэж. За яг энэ дээр бас нэг ховын чанартай юм асууя та. Тэр баяр дарга та хоёрын нэг ягаад идэх чи ямар учиртай вэ? Нэг Лондон руу яасан гэж. Тэр бол зүгээр яг ярина сэдв биш дээ. Тэр бол инээдэн байна. Би чамд нэг юм хэлэх үү? Одоо ингээд цахилгаан станц баригээд 15,000 мегаваттын нийт хүчин чадлын хэмжээний хэдэн 10 компани өсөлтөд байхгүй юу? Хэдэн 10 би чамд 15,000 мегаваттын тухайн үеийн Монголын
эрчим хүчний хэрэглээс 10 дахин их зөвшөөрөл өгсөн гэдэг байхгүй юу? Зөвшөөрөл өгсөн байж тэгвэл яагаад өнөөдрийг болтор тэрэн дотоос баригдсан хоёрхан заяа. Бөөрөлжүүт сэлэнгийн нэг станц байна. 50 мегаватт. За бөөрөлжүүдийг бол бид нар тухайн үед багнууртаа зэрэгцүүлээд энэ одоо энэ би бөөрөлжүүдтэй байгуулсан миний гэрээ энэ. Энэ одоо миний гарын өсгөн эхнийх нь миний дараагийнх нь авир мэд баясгалан гэсэн. За ингээд энэ хоёр л хэрэгцсэн бид. Тэр 15,000 мегаваттаас. Тэр шивээ овоог мэдгүй надад зөндөө олон компани нэг хятад дагуулаад ирнэ, нэг солонгос дагуулаад ирнэ, нэг Тайланд дагуулаад ирсэн чинь би одоо гойвалтаад станц барьна гээд 100 мегаваттын станц барьна гээд гэх мэт тэр бол зүгээр 7 хоногт нэг удаа болдог уулзалтайсэн дөө. За энэ эрчим хүчний реформ гэж маш чухал ажил хэрэгжлээ гэдэг. Уг нь тэгэхээр тэр яаж гэсэн ямар нэг засгийн газрын гэрээ байгуулдаг үсэг шүү дээ. Харин 5 дугаар станц 5 толгой станц Багнуурын станц гэсэн засгийн газрын төвшин шийдвэр нь гарцсан идэв тахгүй юу? Гарцсан идэв. Тэд нар бол. За хоёулаа нэг төрөнийх асуултанд эргээд орох гэдэг. За өнөөдрийн эрчим хүчний байдлыг ер нь та яг юу гэж харж байна вэ? Нэг тог тасраад янз бүр боллоо шүү дээ. Энийг та ер нь юу гэж харсан бэ гэж. За би 2 жил ажилласан тийм үү? За 2 жил ажиллах хугацаанд бол ямар ч гэсэн ийм асуудал үүссэн үү? Үсэг. Дээр нь утаагүй болсон. Улаанбаатар утаагүй үйлчсэн. 5 толгой шиг ярьж байна. 5 толгой тэр шахам төсний үйлдвэрийг байгуулсан манай яам. Би өөрөө удирдаад Улаанбаатарыг утаагүй болгосон. Хүний сайн зүйлийг ер нь ярьдгүй юм биш үү? Марчтай юм байна. Харин бодтой миний гаргасан алдаа байвал бодтой баримтайгаар зэрэл ярих гэж байгаа юм л да би. Одоо засгийн газрын төвшөнд байд юм аль эсвэл сайдын хувьд би ямар нэг шийдвэр гаргаад аль эсвэл хөрөнгө оруулагч мэдээлэл хөргүүлээд ингээд зогсоцсон юм байна уу гэж. Энэ чинь зогсоно шүү дээ. Тэгвэл тэр чинь үргэлжлэл нь шүү дээ. Тэг зогсосон юм огт байхгүй. Тэгээд би байх хугацаанд тестүрийг 90 мегаваттаар өргөтгчихсөн. 150 мегаваттын одоо энэ сонгоны батар хөрөнгөлийн станцын ажлыг эхлүүлсэн. Одоо баригдсан байж шүү дээ. За Эрдэнэт дархан чой босон 50 мегаваттын станцын ажлуудыг хийсэн. 150 мегаватт гэж. Ингээ эн чинь нийтдээ нар салхины бас нэг 120 мегаватт байгаа. Нэг 515 мегаваттын шинэ их үүсрэг бий болгож өгсөн. Би 2 жил ажиллах хугацаанд. За энэ ингээд би 20 онд ажиллаа өгсөн. Ажиллаа өгөхдөө нэг зүйл хийсэн. За миний энэ бий болгож өгсөн юм 24 оноос хойш 24 он хүртэл хөрвүүлсэн шүү. Тэгээ 24 оноос хойш бол одоо хүндэрж эхэлнэ гэж. Чи яг миний тэр ярианд оруулахгүй юм. Бас хүний зөв ярьж ирсэн юмнууд бас оруулах хэрэгтэй шүү дээ. Би постн дээр тавьчихл байгаа шүү дээ. Хоёр ч юм байгаа. 24 оноос эхлээд бадарж эхлэе шүү. Нэг шинэ станц барьж. Би одоо чам нэг жишээ хэлэх үү. Ковид болоод төрөөс 800 тэрбум төгрөг гаргаж иргэдийн цахилгаан дулааны мөнгөийг төлсөн байхгүй юу? Эрдэнэтээс тийм үү? Эрдэнэт хамтлага хоёроос байхгүй юу? Тэгэхэд би хэлсэн. Энэгээр 200 мегаватт станц барьчихъя гэж. Тэр байж л. Их хурал дээр хийсэн байж байгаа засгийн газрын хурлан дээр хийсэн байж байгаа. Энэгээр 200 мегаватт станц барьсан байсан бол өнөөдөр яах вэ? Асуудалгүй үстэй. Тэр үе зүгээр л галуутраал өнгөрсөн байгаа шүү дээ. Тэр үед бид бүсээ чангалаа твчээд би өнөөдрийг бодоод хэлснийхээ хувьд буруутай болчиход шүү дээ. Тэгж хэлжсэнийхээ хувьд баг хийснийхээ хувьд тэр 515 мегаватт хүчин чадлыг бий болгож өгсөний хувьд өнөөдөр энийг ярьсныхаа төлөө би энэ 24 оноос та нар гал алдах гэдэг шүү гэж хэлснийхаа төлөө өнөөдөр гүтгүүлээ сууж штэ. Үе эрчим хүчний сайдуудын нэг дутагдaltaй тал нь одоо шинэ тэр тест төр 60 жил болчихжээ. 65 жил ч билүү. Яагаад тэр нэг төр байгаа нь сольчихдгүй юм бэ? Яагаад миний үед харин 4 тэрбумын сольсон учраас 90 мегаватт хүчин чадлыг нэмж өгсөн байхгүй юу? Би түрүүн чамд хэллээ шүү дээ. Миний үед 4 тэрбумын шинжилсэн гэж. Тэгэхээр сая чи ч хэлсэн. Бас миний хийсэн зүйлүүдийг судалж байгаа дээрсэлд орох хэрэгтэй шүү дээ. Тэр одоо юу сонгоны батарей хөрөмтрийн 150 мегаваттын станц, Чойболсонгийн станц, Дархны станц, Эрдэнэтийн станц, энэ тестүрийн 4 генеративын хүчин чадлыг эн чинь балраа зогсчих гээд байсан байхгүй тестүр хүчин. Тийм учраас би 4 генеративыг сольж өгсөө. Тэрний хүчинд 24 он өнөөдрийг хүрлээ. Өөр нэг юм би хийх гэж чадаагүй юм. Түрүүн би нэг эрчим хүчний хөтөлбөр батлуулсан гэж ярьсан шүү дээ. Тэнд би энэ ТЭЦ 3-ыг
100 мегаваттаар өргөдөхий гэдэг юм хятадын талтай яриад хийгээжсэн байхгүй юу? Тэрийг хийчихсэн бол өнөөдөр ингэхгүйсэн. Амгалан мөн 50 мегаваттын цахилгаан гаргадаг генератор тавьчих гэжсэн. Ингээд энэ 150 хийсэн бол өнөөдөр асуудалгүй байх байсан шүү дээ. Тэгээ би тэрэн дээрээ одоо хөгжлийн банкаар яг хөөцөлдүүлж ирсэн. 50 мегаваттар 2 генератор одоо урдаас авцаад ТЭЦ 3 дээр тавьчихъя гэд. Гэтэл энэ дээр юу гэсэн хэрэг Оросуудад асуудал байсан. Оросууд санх хөвчлээ гэдэг юм засгийн газар хоорондоо хэлцээрээр ороод ирсэн байдیں۔ Тэгээд тэр нь миний үед бол харин миний татгалцсан төсөл бол энэ шүү. 250 мегаваттыг 625 сая еврогоор санхүүжил гэсэн байхгүй юу? Дэлхийн зах зээлийн үнээс 1.2 дахин үнэтэй. 2 дахин үнэтэй гэсэн. 2 дахин үнэтэй гэсэн. 2 дахин. Яг тэгвэл 1 мегаваттын сайн станц одоо бүр ингээд автоматжсан станц 1 мегаватт нь 1 сая евро гэдэг байхгүй юу? Гэхдээ 350 сая евро байх юмыг 625 сая евро гэсэн байхгүй юу? Тэгээ би хожим шоронд орохгүй тул тэрийг харин би зөвшөөрөхгүй шүү. Одоо миний зөвшөөрөг нь бол харин тэр шүү. Сүүлд нь одоо ямар болцсон бэ гэж одоо тэр 300-ийн станц 250 мегаваттын станц одоо 300 болоод 1 тэрбум 200 сая евро болцсон юм даа шүү дээ. Сая тэгээд нэг тэзүү хийнэ гэдэг нэг засгийн газар нэг зээлийн хилцээр ороод их хурлаар ороод гараа явлаа шүү дээ. Тэгж болохгүй шүү дээ. 4 дахин өндөр үнэтэй болцсон юм шүү дээ. Тэрнээс бол би харин татгалцсан шүү. Тэгээ сая Чөлсөрөн сайд мэдээлэл хийж байхдаа тэр турбо яасан шүү дээ. Тэр 4 дугаар цахилгаан станц саяны 5 тэр ярьдаг. Тэр бол 65 жилийн настай ер нь удацсан хурж ирсэн гэдэг. Яг тэр нөгөө тэр чинь 7 турбинтай байхгүй юу? Би 4-ийн шинжилсэн байх гэсэн үг шүү. 3 асуудалтай байсан байна гэх тээ. Тий, магадгүй 100-ууд нь байсан бич бас магадгүй. Яг л би 100-ыг шинжилж хамжаагүй. Би нэг 100 бас хий гэж тухайд нэлээ ярьж ирсэн. Хэрвээ 100 шинээр хийчих юм бол ахаад нэг 100 мегаваттыг илүү гаргах боломж байна генераторуудаараа гэж. 100-аа шинжилье гэж. 100-ны асуудал бол шинжлэгдээгүй. Тэгээ тийм байсан байж магадгүй. Эрчим хүчний реформыг би танаас асуух гэдэг. За та тэгэхэд би нэг юм хэлж идэх үү. Одоо энэ үеийн сайдтай л байсан баг. Бид ингээд тухай бүрд нь ер нь асуудлыг оруулж исэн байхгүй юу? Одоо энэ үеийн ерхий сайд санджлаа баг. Одоо зургатсан сууж аваад мэдчихлээ. 24 он балрын шүү гэд. Би энэ миний дараагийн сайд ч тэгсэн байх л гэж бодож байна. Юун дээр хацж гинэ? Санхүүжилтэн дээр. Санхүүжилт хэрвээ 800 тэрбумаар цахилгаан дулааны төлөв төлж явах оронд 200 мегаватт станд барьсан бол өнөөдөр ингэх үү? Ихгүй шүү дээ. Тэр үед миний саналыг яасан? Дэмжээгүй. Их хурл дээр би хийсэн. Их хурлын гişүүд дэмжээгүй. Ингээд чингийн ухаан хойно гэж их хурламж тэр. Их хурл дээр хэд удаа хэлсэн байгаа. Засаг дээр ч 2 удаа хэлсэн байгаа. Бүр одоо энэ 24 оноос хойш наадах чинь ингээд 24 оноос хойш бол бүр гал алдсан шүү гэж. Яг таны наадах чинь бас дорж ханд бас сайд нэг яг ийм их агуулгын юм ярьсан. Зөв би танаас нэг инээдтэй юм асуух гэдэг юм л да. Үгүй эрчим хүчний реформ гэдээ ярьсан тийм үү? Үгүй энэ үеийн сайд нар чи юм хон барий, за зээл, бонд, янз янз санхүүжилт. Энд юм биш юм аа. Зөвхөн үнээл чөлөөлж хөлдөөл гэсэн юм яа. Үгүй. Тэг юм бол яг уу зах зээлийнхээ жамаар хөгжнөө гэдэг. Үгүй нэг юм байгаа юм. Ахаа шинэ станд барина гэж байхгүй шүү дээ. 4-р станд одоо ашиг болоод ахаад шинэ станд барина гэж байхгүй шүү дээ. Тэгтээ зөвхөн нэг юм байна. Эрчим хүч бол монопол. Одоо би хөвчлөг эсэргүүцэн шүү. Тийм. Өнөөдрийн энэ дайралт юунаас болсон гэж хоёр юмнаас болсон. Нэгдүгээр би хөвчлөг эсэргүүцсэн тийм үү? Эрчим хүчний хөвчлөлийг. Хоёрдугаар Чойжсрынтэй хариуцлага тооцно гэж ингээд арчс намын 2 3 нөхөр гараад ирэнгүүт л маргааш нь надлаа дайрч эхэлж байгаа байхгүй юу? Энд чи эрчим хүчний мэрэгжлийн хүн биш гээл. Би чи эрчим хүчний эрхлэн хамгаалалт автоматик мэрэгчлээ төгсөөд 3 жил ажиллаад эрчим хүчний аюулгүй ажиллагааны тавилын тооцоо хийж ирсэн инженер хүн байхгүй юу? Энэ чинь ямар санаа вэ нүгэл? Даваасран чойжо болчих юм шиг байна. Даваасран мэрэгжлийн хүн ийм хүнд ивэл сайд очих магадгүй. Болчих юм бол эрчим хүчний хөвчл байхгүй. Саяны дайралт бол яг ийм л дайралт байсан. Ийм агуулгаар бол сая явсан. Ер нь бид ингээд эрчим хүчний сайдаар ажиллаж байгаа хугацаанд мэдээч хэрэг би бус сайдууд ихсэн байх ч ер нь ингээд одоо үн чөлөөлтийн асуудал бол яригддаг л гэхдээ чөлөөлөх биш. Эрчим хүчний зохицуул хороо гэж байгаа. Алдагдaltaгүй байлгаач ял гэж.
Улсын төсөөс татаасгүй тийм үү? Тий, татаасгүй алдагдaltaгүй байлгаа хичээл гэж байна. Хүсэж байгаа. А тэрнээс биш монопол үйлдвэрийг чөлөөтэй хувь хүнд өгчих юм бол даваасранд өгчих юм бол яг би чамайг зүгээр дуртай үнээрээ таслана гэж байгаа л дуртай үнэ шахна шүү дээ. Тийм учраас энэ бусад улс орнууд стратегийн салбарууд хөвчлөхгүй шүү. Манайх никэ хөвчсөн буруу. Бензин шатхуун ч бас стратегийн салбар шүү дээ. Эрчим хүчийн хөвч бас стратегийн салбар. Тийм учраас энэ салбаруудыг бол төр зохицуулаад явж байгаа шүү дээ. Зарим үедээ татаас өгөх хэрэгтэй. Одоо ковид хүнд үедээ татаас өгч байгаа бас ингээл татаас өгөх хэрэгтэй. Тийм учраас би бол зүгээр хөвчлөсөн нэг оронд явж байсан л англи бол маш хүндэл байт юм. Зохицуулах орных нь бол үгүй хэлцэн байт юм бэл. Тийм учраас бол энэ монопол үйлдвэрийг хөвчлөх тухайн асуудал бол байж болохгүй. Одоо наадах яагаад ингэж энийг гэж хувийн станцууд орцсон байж тээ орж ирж шít. Тэд нар 8 центр нийлүүлээ гэдэг байгаа байхгүй юу? Гэтэл 3-4 хэдээр нийлүүлж байгаа. 2-оос 3 центр. Тэгэхээр 2-3-ыг хөвчилж 2 биш 3-4. 3-4-ыг хөвчилж 8 цент болгож тэд чинь 8 центр бараагаа борлуулах болох гэдэг шүү дээ. Асуудал нь энэ биш. Ер нь ойлгоё гэх юм бол тийм үү? Ягаад гэвэл 3 дугаар станц 3 центр, 4 дугаар станц 2 центр нийлүүлээд шүү дээ. А гэтэл хувийнхаа нь 8 центр нийлүүлэх хэрэгтэй болчиход шүү дээ. Ойлгож байна. Тийм учраас энэ хоёрын амын барих хэрэгтэй болчиход байна. Тийм яг хоо тэрийг ойлгочлаа. Тэгжээд 8-аар нийлүүлнэ шүү дээ. Тэр ховчлол дээр яг хоо бас таны бас ярьдаг яриа. Бас нөгөө талаас ярьдаг яриа. Яг асуудал чинь тэр шүү дээ. Яг үнийг чөлөөлөх болохгүй вэ гэдэг. Одоо шин 5, 10, 20%-ийг л ховчлнаа гэж байгаа. Тийм. Орос сурчхаар яах юм? Барьцаа ахиулнаа гэж таавал яриад байгаа шүү дээ. Би тэрийг л ойлгож байна. Би чамд хараа сая жишээл би 2 ус ховчлол дээр хэлэх үү? Төрийн банк одоо энэ жишээл хөрөнгөний бирж. Стратегийн хөрөнгө оруулагч нэг хүн байгаа юм. Тэр ямар хүн бэ? Тэр чинь байхгүй. Тэр чинь захирлаа тавьчих шүү дээ. Дөрөнд ямар ч өөрчлөлт хийн заяа. Нэг л орчих юм бол тэгэл өнгөрөө. Тэгтээ зүгээр би бол бодож байгаа юм. 3 дээр бол одоо манай гадны хөршөө сонирх байх. Яг үгүй чинь хөрөнгө оруулах гэдэг шүү дээ. 4 дээр ч гэсэн сонирх байх. Өнөөдөр чи ингээл харуул улс орнуудыг юугаар нь айлгаж гин үү? Төш, шатхуун, эрчим хүчээр нь барьж шүү дээ. А нөгөө талд тийм учраас энэ бол төрдөө байх ёстой. Хувь хүнд очно гэдэг бол хизээ нэг цагт яах вэ? Хард очиж мэдэн шүү дээ. Зарчиж мэдэн шүү дээ. Тэр хувийн асуудал шүү дээ. Тийм учраас ийм үндэсний салбаруудаа стратегийн салбаруудаа төр мэдлэлтэй байх. Ялангуяа ийм жижиг орны хувьд бол нөгөө талд бизнес эрхлэгчид юу гэж яриад байдаг вэхээр хувьчлал нэрийн дор нэг зүгээр амсах төдий тийм үү? Яг 5-10 нэтрийг эн чинь ер нь яг үндэ одоо ингээд хувьчлал биш ээ. Тийм юм бол юусэн биш. Энэ бол зүгээр нэг дүр эсгэж байна л гэж яриад байгаа байхгүй. Та бол яг барь захиулна гэдэг. Би чамд дөрөм дээр яа тоглох асуудал шүү дээ. Би чамд стратегийн хөрөнгө оруулагч хийж байгаа байхгүй юу? Чи яг энэ саяын энэ өмнө хөвчлөгчдүүдийг анзаараагүй юм байна л да. Тэрэн дотор нэг хүн байгаа. Стратегийн хөрөнгө оруулагч гэж. Тэр чинь байхгүй юу? Чи нөгөө баг 5 толгойг төг хэмээх үү? Баг 5 толгой. Би тэр баг 5 толгойс жижиг хөвцөө эзэмшигт нь барил явцсан шүү дээ. Захирлаа тавиал тэгэл тэнд тоглоод төрийн өмч үнгүүтэл тэр чинь дөрмөө яаж хийхээс шалтгаалж байгаа байхгүй юу? Баг 5 толгой гэснээр энэ оюу толгой бас цахилгаан станц барьна гээд. За тэр хөрөнгө оруулалтын гэрэмэрэн дээр явсан. Та бас оюу толгойн талаар нэлээд дуурдаг. Энэ ер нь яага болж юу? Тэгээд хамгийн гол нь сайхан гадны мөнгөөр бариулаад бид тэр сайхан амарч юм өргөө. Хоёр юм бийдий. Байж явах хэрэгтэй юм шиг. Хоёр юм бийдий. Би түрүү хэлээш би нэг оруулсан байгаас түрүү нэг засгийн хуралдааны юм оруулсан ш. Тэн дээр юу болсон гэж. За нэгдүгээр нь ингэж байгаа юм. Наад чи үнэтэй байна. Тэр хүн 200 400 мегаватт үнэтэй л те. Хоёр дахь үнэтэй байгаа байхгүй юу? Нөгөө Eretion-тай үнэтэй санал болгочих. Тэгэхээр манай нөхдөд үнэтэй гэж нөгөө Eretion-тойг барьдаг нөхдөд маа те. Тэгээ шүү дээ үнэтэй байна наатгач гэж. Ингээд тоглолцож байгаа. Хоёрдугаар чи юу гэж ийнэ гэж. Манай нөгөө нөхдөд. Гэхдээ энэ Eretion-тойг станц болчих шүү дээ. Монголчууд бид цахилгааны нийлүүлүүр шүү дээ. Бид өөрсдөө баримаар байна шүү дээ. Гээ ингээд шийдчих байгаа байхгүй юу? Миний оруулсан тэр нэг Монголын дөрвөн концепцэн барьчих гэд оруулж байгаа юм яаж ийн вэ? Тэр өөрөө барийг шийдчих байгаа байхгүй. Тэр сая энэ хоёр шалтгаанаар үнэтэй байна нэгдүгээр 1/200 сая үнэтэй байна. Үнэлдэ үнэтэй. Гэхдээ нөгөөдөл нь үнэтэй ээж эднэр нь үнэтэй байна гэдэг юм гаргаж байгаа байхгүй юу? Хоёрдугаарт монголчууд өөрөө нийлүүлээд гэж байгаа байхгүй юу? Энэ чи айгүй повд байгаас. Айгүй шүү дээ. Монголчууд өөрсдөө бариад өөрсдөө тийшээ тэр 200 сая долларын авал тагчиж байгаа байхгүй юу? Тэгэл тэгж хэлээл нөгөө Eretion-ийн хариуцлагч байх болгочих жоох байхгүй.
Монголчууд өөрсдөө барина гэж. Гэхдээ тэгээд за 90-ийн тоо өөрснөө барьдаг байлаа ч гэсэн чинь тэгээд алстаа Монголд үлдэхгүй юм. Үгүй ч та бид тэр тэнд өөр 3 дахь нэг асуудал үүссэн юм байна. 34% нөгөө 1 тэрбум 2 зугж 34% Монголын талыг гаргах гэдэг юмаа. Гэ ингээд суучдаг байхгүй манайх. тэгээд тэр нь үнэтэй болохоор ингээ Тэр нь үнэтэй тэгээ барихгүй гэдэг ингээ 1 тэрбум 234% бид нар гаргаж чадахгүй гэж байгаа байхгүй манайхаа. Тэгэхээр эн чинь бол 34% нь манайх 66% нөгөө гадны гэсэн үг шүү. Тэм дистанц болно гэсэн үг шүү дээ. Тэг яг барууныхын үнэтэй идэлтэй. Гэхдээ би хэлээд байна шүү дээ. Барууны хамгийн автоматсын станц би бүр өөрөө очиж одоо жишээл нүүрсний энэ зөөдөг үнсээ гаргадаг төхөөрөмжөнд бүгд автоматсын станц 1 мегаватт 1 сая евро л идэг байхгүй да. Ер нь дунд чанж тийм. Зүгээр яг ингээд өөрөө барьж чаддгүй орнуудыг үсрээл 1.5 сая евро шүү дээ. Гэтэл манайх юу 3 сая 4 сая еврогоор Оросд барья гэдэг ингээд чинь яаж болох юм бэ? Болохгүй шүү дээ. Бороо дээр. За ойлгон гүрснийг баха ярьлаа. Одоо шийдэл юу байна гэж. За одоо ерөөс ингэмээр байна. Гал алдахгүй, тэр өвөл тог тасардгүй, ялах хүүхдтэй айл хүлддэггүй те. Ингээд аятайхан сайхан нэг амьдрч марл байгаад байгаа. Одоо яг шийдэл юу байна вэ гэсэн асуултыг л иргэн бүр хайж. Та энэ дээр эрчим хүчний сайд өснөө үед юу гэж хэлэх вэ? Би өмнө ярьж сэрэнүүдэл давтсан шүү дээ. Ер нь бол ингээд оройн оргил ачааллыг одоо ингээд 300-400 мегаватт болцсон байгаа ийм үед яах ёстой юм бэ гэж. Газын станц барих ёстой. Газ. Эсвэл усан цахилгаан станц барих ёстой. Учир даргын тэр нөгөө нарны панел. Нэг бол нарны панелээр хаахгүй. Гэхдээ чараа нарны станц нар жаргахаар яах юм? Гэвь батарейгаар яачих шүү дээ. Харин тийм батарей хоримтлуулын станц. Яг тэгээд би сонгон хайрханд яг батарей хоримтлуулын станц 150 мегаваттын станц барьсан чинь тэр байхгүй юу? Орой гинт оргил ачаалал үүсгэхэд нараар өдөр цэнгэлчээд орой 6 гишүүн тэрийг ашиглахыг тэрийг барьсан байхгүй юу? Харин сүүлд энэ багнуурт нэг 50 мегаваттыг барьсан билээ надаас хойш. Энэ зөв. Энэ бол тодорхой хэмжээгээр бас энэ хамаарлыг бууруулна. Тэр нарыг чи ашигладаг болгоно. Тэр салхийг чи ашигладаг болгоно. Энэ бол зөв батарей хоримтлуулал явах хэрэгтэй. Тэгээд газын станц, усан цахилгаан станц барьж ээж бид нар хамаарлаасаа гарнаа. Нүүрсний станц бариад хамаарлаасаа гарахгүй. Хамаарлаасаа гарахгүй. Оросоос хамаарлаасаа гарахгүй. Тийм учраас нэгдүгээр асуудал бол ийм хурдан маневрын станц 200-300 мегаваттын станц бид зайлшгүй нэн яралтай барих хэрэгтэй. Гэхдээ би ярьж л идэв тэгээд хэрэгждэггүй шүү дээ. Тэгээд би чамд яриад хэрэг байна уу? Би энэ ч одоо 7 жилийн өмнө ярьсан тэгээд эн чинь өнөөдөр болохгүй би өөрөө буруудан болчихсон сууж шүү дээ. Технологиг нь ойлгочихгүй үед хэлээд шүү дээ. Ийм аа гэж. Тэр 350 мегаваттын генератор болдгоо хүртэл ингээд мэрэгжлийн дүгнэлтээ гаргачаад би тэрийг ярьсныг телевиз сошиалд буруутахаас уугүй. Эн чинь технологийн нарийн юмыг ойлгохгүй гэж болохгүй шүү дээ. Тэрнтэй ажиллах би чамд ингээд технологийн нарийн юм ярьж ийн л яг гэвэл орой бүр хамааралгүй хараат бас амьдрья гэвэл яах нь батарей хөмтлөлийн станцуудаа нэм газын станцтай бол усан цахилгаан станц усан цэнэгт станц гэж бас бий. Би тийм 150 мегаваттын станцын төсөл бас хийгээ явж ирсэн. Одоо энэ гачуурт хийхээр усан цахилгаан станц. Тийм усан цахилгаан станц. Тэр төсөл бол одоо байж байгаа. Байгаль орчны яамнаас зөвшөөрлөө авсан уу юу? Яг энэ нөгөө Баянзүрх хайрхны урд талд. Тэр ороод ирэх юм бол яг 150 мегаваттыг оройн цагаар шууд конфодерал гаргана. Яг л бидний нөгөө оргил ачаал энэ чинь нөгөө 6-аас 9 цагийн хооронд л оргил ачаал үүсэдэг нь шүү дээ. Тэгэд үүсэж байгаа 300 мегаваттыг монголчууд өөрөө хааж чадахгүй байхгүй да. Хамгийн хүндрэл өвөл энэ дээр үүсэж байгаа. Тэгэл бид нар орой уулахаар яагаад байна вэ? Таслаад байна шүү дээ. Яг гэвэл нөгөө 2 цагаар тасч чагаал нүүрснийхээ генераторыг асаа ихээр яах нь вэ? 3-4 цаг шаардаад байгаа байхгүй да. Тийм учраас нэгдүгээрт гарах хэрэгтэй юм байх л миний төрний хэлдэг юм. За хоёрт мэдээж нүүрсний станцууд бас барих хэрэгтэй. Тэгэхдээ дээр нь зэрэгцүүлээд миний хэлсэн саяын хурдан маневрын тохируулгын станцтай болж бид нэр энэ хүндрэлээсээ сална. Тохируулгын станц хамгийн чухлаа тий. Хамгийн чухал. Яг гэвэл тэр орой үүсээд одоо энэ орой тогтцоод байгаа үстэй. Орой гинт тэр 300 ч үүсчингүүт л эн чинь дутагталд орчод байна шүү дээ. Боломжтой. За та бүхэн ингээд 50 минут ярилцах. Тэгээ 50 минут одоо ингээд өнгөрлөө. Одоо асуултууд ингээд зөндөө байлаа. Ингээд бараг дуусч байна. За нэг асуултан дээр товчхон хариулт өгч та. Улс төрийн асуулт. Ерөнхийлөгчийн сонгуул болох гэж байна. За одоо 2027 онд болно. За танаа намаас ямар кандидат би зүгээр яг өөрийнхөө өнцгөөс харж байгаа шүү. Олон сонгогдсон хүмүүс чинь тэгдэг л дээ. За одоо би нэг нэрээ дэвшүүлэндээ би нэг ерөнхийлөгчд яадгийн үзээд алдантаа би чи хөвсгөлөөс 5 удаа сонгогчод байна штэ гэдэг бодол байна үү танд?
Надад болохоор тийм бодол алга. Зөвхөн ер нь манайхан энэ удаагийн сонгуульд бол нэлээд тийм их л бодолтой оролцохгүй бол одоо бид нар чи 3 дараалал ярьчлаа тийм ээ. Их хурлын сонгуульч эхлэх 28 оны сонгуульч гэсэн. Дөрөвдүгээр айлхад бас амаргүй. Ерөнхийлөгчийн сонгуульд маш хариуцлагатай орж иж дөрөвдөх сонгуульд амжилт гарна гэдгийг л бид нар маш сайн ойлгох хэрэгтэй. Манай намын хувьд бол. Энэ дээр яг нэг нэмэт хэлчихэд. Одоо яг горилогчид яг одоо гарч ирж байна л та. Бийч нэр дэвшин, бийч ингээд нэр дэвшин гээл. Тэгтээ яг намуудын нэг юм зайлшгүй. Намайг дэвшүүлэхгүй гэдгийг би мэдчихэв нэгдүгээр заяа. Надад дэвшүүлэл айн шүү дээ. Одоо энэ хашгираад байгаа улсууд өгтрээ айн шүү дээ. Улс орноо хорлцоод харийнханд оюутлагыг зарчаад харийнхны хүслийг биелүүлчихэд хорсоод өнөөдөр надлуу дайрж байгаа улсууд яг шоронд явна гэж айн шүү дээ. Чи ямар улсууд надлуу дайраад гэж бодож байна? Эднэр энэ нэг одоо харийнхантай нийлж улс орноо луурцсан улсууд. Чи ингээд баялгаа хамгаалсан улсуудыг дандаа дайрч штэ ч одоо ингээд харуул. Сошиалаар хараа заяа. Баялгаа өөр ашигтай ашиглая гэсэн хүн бүрийг дайрч штэ. Зөвхөн би биш. Чи ингээд харах юм бол заяа. Баялгаа хамгаалъя гэсэн хүн бүрлүүд дайрчих. Тэгэхээр эн чинь нэг тийм сонин хэсэг бий болчиход штэ. Монголоо гэсэн хүн бүрлүүд дайрч тийм үү? Тийм учраас ер нь монголчууд бид маш анхааралтай хандах ийм цаг үе ирс байж магадгүй. Маш анхааралтай хандах. Улсын орныхоо хувь зээний хувьд анхаарах ийм цаг үе шүү. Монголоо гिचхээр л яаж нэг наадах ч ухуурамч, их оромж, наадах чи ийм янз бүрийн нэр хаяг зүг тэр хүний гутаа харлуулах. За Монголоо гэж дуурахгүй дугуй яваад байл яг. Ухуурамч, их оромчдыг их орноо шатах гэдэг байна гэсэн юм сая зүйдээ. Тэлж чалж шít. Тэгж. За та эдийн нөгөө нэг дубан гэрэг цуцлсан гэдсэн шүү дээ. Тэрэн дээр за цуцлагдаагүй тий. Нөгөө төтгөл зүйлсэн юм билүү? Тийм. За тэгээд тийм цуцлагдаагүй байна гэдэг аахгүй юу? Тэр нэр юу болчих вэ? Биш чи буруу асуулт энэ. 44% яриад тахшгүй тийм үү? Биш ээ. Дубан гэрэг цуцлсан сайхан болгосныг яриад байна уу? Үгүй сайхан бэлгийн. Сайхан бэлгийн дубан гэрэг шүү. Дубан гэрээг бол биш үү? Их хурлаас хүчинг болгох шийдвэр гаргасан. Гэтэл цуцлчихж байгаа байхгүй юу? Цуцлцсан гэдэг байгаа. Их хурлал хүчинг болгох шийдвэр гаргасан. Энэ хоёр ялгаатай. Хууль зүйн хувьд ялгаатай байхгүй юу? Цуцлна гэдэг бол яг тэр өмнөх зээл мэйл нь үргэлжлэе гэсэн үг. Гэхдээ 90 тэмтэйг өөрхийн захын дээр байгаа шүү дээ. Гэшээш би чамд ингэ хэлээд хэзээ юм. Одоо ингэ цуцлна гэдэг бол яг нь өмнөх зээл мэйл нь хүчинг болохгүй гэсэн үг. Болохгүй гэсэн үг. Тэр хөөтөлдгөөр төлөөд явна гэсэн үг. Хүчингү болгоно гэдэг яг тэр 14 дубан гэрээний хүрээнд давсан зээл чинь хүчингү болно манайха үр төлөхгүй болно гэсэн үг байхгүй юу? Ялгаа нь энэ байхгүй юу? 90 тэмтэйгээс ирсэн захын дээр төтгөлзүүллээ гэсэн байгаа гэдэг юм. Төтгөлзүүлээ цуцлалаа гэж байгаа байхгүй юу? Гэтэл манай Монголын засгийн газар их хурл наадах чинь хүчингү болсон шийдвэр гаргасан байхгүй юу? Энд манай шийдвэр шүү дээ. Тийм учраас энэ хүчингү болох хэрэгтэй. Нөгөө талаар дубан гэрээг чинь Монгол улсын шүүгч гэсэн хүчингү болгосон шүү дээ. Тэгвэл энэ захирамжаар хийгдсэн байна. Хууль ус байна гэсэн шүү дээ. Тийм учраас бол ер нь дубан гэр бол хүчингү гэрээ байхгүй юу? Гэтэл ингээл яваалахын яагаад яваад идэх би ерөөс ойлгохгүй. Засгийн газар энийг зогсоох хэрэгтэй байхгүй юу? Хоёулгоон дээр бол яарахгүй бас зөндөө асуулт байна. Тэгээд одоо цаг хугацаа бас хязгаартай. Дараа бас ярих боломж гарах бах. Хамгийн гол нь одоо энэ дээр бас тэмцэж байсан тий цөөхөн идэв хүмүүсийн одоо нэг нь одоо бас таа байгаа гэдэг. Ингээд тэмцэхэр чинь л одоо ийм болчихж байгаа шүү дээ. Тэмцэхгүй дуугал суугаад исэн бол надад хинч тоохгүй хинч миний эсрэг гүтгэл харлуулах юм хийхгүй шүү дээ. За баярлалаа. За урилга хүлээж авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Тэгээд ямар ч байсан эрчим хүчний талаар хүмүүс ууртай байна. Тэгээд ууртай байгаа дээр бас танаас бас ууртай харилцаа авчлаа. Гэхдээ ер нь ингэх байсан байхгүй юу? Тэр биднийг мэрэгжлийн улсууд ярьж байгаа үед дээр дооргүй анхаарах хэрэгтэйсэн байхгүй юу? Дээр гэдэг нь юу? Одоо тэр үед шийдвэр гаргах төвчний өндөр хүмүүсүүд энийг анхаарах хэрэгтэйсэн. Доор гэдэг нь юу гэж юм? Гэхдээ тэгээд саяын энэ сошиалар явдаг шиг ягаад иргэд бас дэмжиж болоогүй юм. Наад хүн чинь үнийг хэлж гин. Наад станцаа барь. Тийм болоогүй шүү дээ. Би энийг дуурсан тэгэл өнгөрсөн. За баярлалаа хүндэт үзэгчдээ. Микрофоны ард шууд ярилцлага энэ төрөд өндөрлөө. Дараа 7 хоногийн энэ цагта иргэн уулзъя. Баярлалаа.
100 түүчэлэх 100 мэдээ сонин цаасан хэвлэл болон цахим хэлбэрээр уншигч танд хүрч байна.